монголчуудын энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр гүйлсэн булчирхайн өргөсөл буюу бидний нэрлэж заншсанаар хоолойны ангийн талаар ярилцгаар хүүхдийн эмчийн их маг өнөөдрийн нэвтрүүлэгт урьж оролцуулж байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн мөн телевиз үзэгчдээ өнөөдрийн өдрийн мэндийг хүргье. За бидний одоо хэл занснаар тийм ээ хоолойны ангийн бол бараг ханаа төрсөн ч вэ төрөөгүй ч ер нь хүн болгонд тохиолдож байдаг. Тэр дундаа хүүхдүүдэд бас их тохиолддог хүндэрдэг өвчнийг тийм ээ. За тэгвэл яг энэ талаар бид өнөөдөр одоо зөвлөгөө мэдээллийг хүргэх болно. За гүйлсэн булчирхайн өрөвсөл гэж яг юу юм бэ гэдгийг соёлоо тайлбарлаад нэвтрүүлгээ эхлэе. За манай монголчууд ангиндах гэж ярьдаг шүү дээ тий. Энэ гүйлсэн булчирхайн өрөвсөл гэдэг бол угаасаа бидний энэ аманд байх ёстой булчирхай байхгүй. Тэр булчирхай маань гаднаас орж иж байгаа бактерийг хамар болохоор гаднаас орж иж байгаа агаарыг дулаацуулдаг, шүүдэг, тэгээд дээрээс чигшүүлдэг. Аманд байгаа хоёр булчирхай бол гаднаас орж иж байгаа бактерийг бас хамгийн түрүүнд шүүж авч үлддэг гэсэн байхгүй. Өөрөөр бидний хамгийн анхны одоо нөгөө дархлааны хоёр булчирхай байхгүй да. Тэгэхээр энэ хоёр булчирхай маань өөрөө өвдөж одоо өрөвсхийг л хэлж гин гэсэн үг байхгүй да. Тэгэхээр энэ өвдөх шалтгаан монголчууд маань нэлээ их гэж түр хэлдэг тий. Үнэхээр их байдаг. Яагтвэл манай монгол орн ч өөр хуурай, тоосчлт ихтэй тийм ээ. Тэгээд дээрэс нь одоо нөгөө ус муудаг, ер нь өөрсдийн хуурай улсууд тий. За тэгээд энэ дээрэс нь халуун хүйтний юм харшил аягүй ихтэй. Нэг халаар нэг хөрөөж гэдэг юм үү тий. Энэ нөхцөл байдал нөлөөлөхөөс гадна энэ гүйлсэн булчирхай өрөөсөл маань өөрөө шалтгаан яадаг тэр вирусээр, мөөгөнцрөөр, бактериар гэдэг ч юм уу тий. Олон янзын юмар ингэж үүсгэгддэг юм аа. Өөрөөр хэлбэл бактерийн үүсэл голдуу явдаг. Гэхдээ мөөгөнцрөгч бас байдаг шүү ерөнхийдөө. За шалтгаан тэр гэсэн үг байхгүй да. За тэгээ мэдээж одоо ингээд энэ одоо өрсчлээ гэж бодъё тийм үү. Одоо жишээ нь тэгэнгүүтний яд гэхэлэр бие биетэй халтаа хавтдаг байхгүй. Нэг талаас нь халдвар төвчин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эндээс юу гэж хэлэх гэж байгаа юм бэ гэхэлэр ер нь бол энэ гүйлсэн булчирхай өрөвсөл бол саяын миний олон шалтгаанууд болон энэ нөхцлүүд нөлөөлөхөөс гадна хувь хүний өөрийнх нь ариун цэвэр те хувь хүний бас өөрийнх нь одоо эрүүл мэндэ боддог байдал нөлөөлдгөө гэж хэлэх гэдэг. Жишээ нь ээж аав хоёр нь одоо юу гэдэг нь хоолойны ангинаар өвчлөөхөд хүүхэд нь бас халтна гэсэн үг. Ямар замаар дамжин халтурдаг юм бэ? Ахын замаар шүү дээ. Ерөөсөө ингээл нөгөө юу лээ нөгөө аяг тавг ингээл амнаас аманд хүүхдтэй хоол өгөхтэй юм те. Тэгэхээр хүүхдээ эмчнэр бид нар хэлдэг шүү дээ. Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө. Эрүүл гэр бүлд эрүүл хүүхэд торно гэсэн үг байхгүй да. Тийм учраас манай ээж аав нарт нэг юм юу гэдэг юм. Хүүхэд ангидчлаа яах вэ гэл ингээд гүгээд байдаг байхгүй. Тэгээд баахан нөгөө эмчилгээ хэлгээл одоо да гэж явчихад тэгээд дахиад ангидчих. Одоо яах вэ? Дахин өвдөд байна. Уучлаарай өөрийгөө эмчлүүлэх хэрэгтэй байхгүй гэсэн үг байхгүй. Тийм учраас ээж аав минь хамт эмчлүүлж явах. Одоо төгс эмчлүүлэх хэрэгтэй гэсэн үг байхгүй да ер нь бол тийм. Хоолойны ангийн удамшдаггүй. Үгүй ээ удамшихгүй ер нь бол энэ бол өстой удамшлах хүчин зүйл байхгүй. Харин багасаа өвдөж болно. Ээж аав нь өвдөжээд байж байгаа л одоо бараг ингээд нэраа хүүхдүүд л бараг ангидах гэдэг штэ. Ер нь бол одоо манай энэ одоо Улаанбаатарын нөхцөл байдал энэ агаарын бохирдол тийм ээ. Энэ ус хөрсний бохирдол маань энэ монголчуудыг ялангуяа Улаанбаатарчуудыг маань нэлээд дархлаа сулрахад нөлөөлсөн тийм үү. За тэгэхээр ер нь хүүхдээ эмчнэр бид нар ярьдаг гэсэн 6 сар хүртлээр эхийнхээ хөгсөн хүүхэд ямар нэгэн халдвар төвчнөр буюу ямар нэгэн тийм одоо ханиад ангинаар өвдөх ёсгүй хатгаач болох ёсгүй гэж тэр заалгах гэсэн байхгүй. Тэгэхээр яг нь ээжээсээ тэр хүүхэд минь дархлааныхаа элементийг маш сайн авдаг. Тэгээд дархлаачж байсан байхгүй. Тэгсэн чи одоо яаж нэг сар гарантай л ханиад урж ин нэг сар гарантай ханиад болоод хатгаа болоо яваад шүү дээ. Энэ маань юу гэж юм гэхээр дархлаа муутай ээжээс дархлаа муутай хүүхэд төрж ийн гэсэн үг шүү дээ тийм ээ. Тийм учраас ээж нар минь би бүр одоо байнга хэлдэг. Өөртөө эхлээд эрүүл болгоод төлөвлөгөөтэй төр. Үнэхээр чи төрөх гэж байгаа бол эхлээд одоо тийм ээ бэлдэн штэ тий бэлдэн. Тэгээ бэлдээд өөртөө эрүүл болоод эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд очоод тий өрхийн эмнэлгийн хяналтанд очоод тэр нөгөө олон өгж байгаа шинжилгээнүүдээ сайн өгөөд ууг идэгсэн юмнуудыг идээд хамгийн сүүлийн саруудтаа хамгийн сүүлийн жирэмсний сүүлийн 3 сар тэр өөр ингэсэн хүүхдээ эмчтэй болоод тэр ураг байхын үеийн хүүхдийнхээ эрүүл мэндийг бас бодох хэрэгтэй байхгүй дээ ер нь бол. Зөв гизэн одоо боож жахаас нь эхлээл хүүхдийн эрүүл мэндийг за жирэмслэхээс өмнө их хүн өөрийнхөө эрүүл мэндийг анхаарч хэмжих юм байна. За гүйцэн булчирхайн өрөвслийн үед одоо илэрдэг шин тэмдгүүдийн талаар хоёул яриа тийм ээ. За илэрдэг шин тэмдгүүдээ мэдгүй болмаас хүүхдэд хүндрүүлэх за өөртөө байгаа өвчнөө бас мэдгүй болмаас хүүхдэд халдах тохиолдол гарах нь шүү дээ. За тэгэхээр ийм байгаа. Одоо би энэ дэр нэг дархлаа гэдэг нэг ойлголтыг хүүхд энэ ээж нарт хэлээд байгаа тийм ээ. Яагаад гэвэл ингээд надад дээр их маань пэйж дээр
аюу богинохаас судалдаг. Хүүхд өвдөдөө дархлааг яаж сайжруулах вэ гэж болоо. Би тэгтэн тэрэнд чи одоо тайлбарлах надад аюу их юм хэрэгтэй. Одоо би яг энийг тайлбарлах гэдэг. Тэгэхгүй болохоор ингээд ганцхан үгээр би ингээд тийм олон энэ дархлаа гэдэг мундаг том ойлголтыг би бүгдийг одоо яаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр өвдөхөөс өмнө яаж дархлаагаа сайжруулах вэ гэдэг рүү орох гэдэг нь л та. Тэгэхээр дархлаа гэдэг бол өөрөөр хэлбэл бидний бие дотор дайсантай тулдаг өөрийн гэсэн цэргүүд байдаг байхгүй юу? Цагаан эс гэсэн үг. Улаан эс мань болохоор юм зөөдөг эс, цагаан эс бол дайсантай тулдаг эс гэсэн үг. За ингээд дайсны цэргүүд ороод ирэнгүүт нь хүүхдийн биеэс цагаан эс гарч ирээд сайхан тулалтна. Дайсны цэргүүдийн тоо, манай цэргүүдийн тоо энэ ч зүйд хүүхд халуурдаг байхгүй юу? Халуурна гэдэг бол бүр онцгой сайн чанар шүү. Халуурчин гэдэг бол хүүхд тэмцэж гэсэн үг. За тэнгүүд манай Монголд ээж амнарч бөө юу ухаан алдаад бушуухан халууны буулгах гал нөгөө эмээ өгчдөг. Тэгэхээр бид нар тэр өөрийнх нь цэргүүдийг аргашин фронтоос татчихжин гэсэн үг шин. Тэгэхээр яг дайсан тэцлэгдэн нэцтэй бид нар шин. Тийм учраас ер нь бол тэ манай Монголоос өөр орн. Гэхдээ бид нар хүүхдийн эмчнэр 38 дээр буулгадаг. Ер нь альва халдвар төвчин буюу ханиад гэдэг чинь өөрөө бас халдвар төвчин шүү дээ. Тэгэхээр яг нь ханиадны үед ханиадны вирус өөрөө хоёрхан юм төгтөг. Шингэн бөгөөд одоо нөгөө халуун хоёрт байхгүй. Тэгэхээр тодорхой хэмжээгээр халууруулах нь тэр дайсныг дарж байгаа нэг арга байт юм аа. Тийм учраас манайхаас өөрөө бол 39-40 градус хүртэл халууруулдаг. А манай Монгол яг 38-38.5 дээр буулгахгүй бол Монгол хүүхдүүдэд дандаа тархины даралтай хүчилтөрөгчийн дутагдaltaй байдаг учраас ийм хүүхдийг халууруулахаар таталт өгчихгүй, толгой нүдөөд тэ ийм байдаг учраас энэ дээр бас анхаарах хэрэгтэй. Тэгэхээр явах нь дархлаа гэдэг бол дайсантай тулдах цагаан эсийн тоо хангалттай байхыг хэлж байна тийм үү. За тэгвэл энэ улаан цагаан эс хоёр чи хаанаас гардаг? Чөмгнөөс гардаг байна. Тийм учраас манай монголчууд бага малын мах цусан чөмгтэй, том малын мах тосон чөмгтэй. Хэдий ч нэ цусан шингэн бөгөөд цусан чөмгтэй төдий ч нэ цагаан эсийн тоон гарч иж дайсантай тулддаг байна шүү дээ. За тийм учраас энэ дээр дархлаагаад бид нэр хүүхдэд хэвэн байлгана гэдэг бол хүүхдэд суур өвчнөр өвдүүлэхгүй байх ёстой буюу архид цус багтал тэжээлийн дөрөдөл. Цус багтаа хүүхдийн энэ чөмөг энд ажиллах уу харах ханаруудтай чи захад ингээ үсэж чинь 8 ясанд үсэж байгаа. Цус багтаа хүүхдийн цус гэдэг бол зөвхөн төвдөө эргэлдээд гар хөл рүүгээ явахгүй болохоор чөмөг ажиллахгүй тийм учраас одоо эмчнэр ярьж байгаа шүү. Сүүлийн үед хүүхдүүд халуурахгүй жоохон ханиаж агаад нэг мэдхэд хатгаа болчихж байна. Халуурахгүй мөрлөө хоолой нэдэлчихэж байна. Энэ юу гэсэн үг вэ? Нөгөө нэг үндсэн дархлаа муудаж байна. Дархлаа муутай ээжээс цус багтай ээжээс цус багтай өгтөрж байна. Хүчил төрөгчийн дутагдaltaй ээжээс хүчил төрөгчийн дутагдaltaй өгтөрж байгаа байхгүй. Тийм учраас одоо бидний тэр үеийн заалгаж ирсэн одоо ангины шинж тэмдэг одоо сайхан сонгодгоор илэрхэ болчлоо. Халуурхаа болчиход шүү дээ одоо. Тэгсэн мөртлөө эдэлцээ явж байгаа байхгүй. Тийм учраас ер нь бол хүүхдийн одоо ангины шинж тэмдгийн үед ханиадтай адилхан янз янзын шимж илэрхгүй мөрлөө жоохон бүлээрээд уруу ам нь улаагаад хорсоод хуурайшаа те. Гэхдээ Монгол том хүмүүс илүү энийг мэдэрнэ л дээ. Унжигаад хөвтээд бин сулраад те. Орой болох төр жоохон халуураад өдөртөө арайгаагүй идэх ч юм уу те. За тэгээ хоолн дургуйцаад явчихдаг. Толгой нүдүүд ийм унжаар байх юм бол яах нь халуурахгүй мөртлөө шүү дээ те. Яаж бас хоолойг нь үзүүлэх хэрэгтэй. Ер нь эмчтэр очихлоо хэрэгтэй л гэсэн үг байхгүй. За мэдээж дархлаа сайтай гайгүй хүүхдүүд нь халуурах юм байна шүү дээ тийм ээ. За ангины халууралтын нэг онцлог бол их сайн өндөр халуурдаг шүү. Ер нь 38, 39 ер нь л хүрээд шүү. Тийм. За тэгсэн манай ээж аав нарт бас нэг жоохон дутагдал байна. Унгаацсан гэдэг байхгүй тархитлагаа хөдлөгцөн байж магадгүй те. За их ингээ идэлээд яаж байгаа хүүхд бас бөөлжч болно. Хордлогонд ороод. Хордлого гэхлээр манай ээж аав нар шүү дээ те. Нэг ингээд гид содоодны хордлогонд ороод бөөлжөж суулгаж байхыг хордлого гэждэг. Хордлого гэдэг бол ханиад хүрсэн ч хордлогонд ордог, ангийндсэн ч хордлогонд ордог буюу хэдий ч нэг дайсны цэрэг тэр дотор орсон бай төдий ч нэг хортой бодисоо бие рүү оруулахыг хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хордлого өндөртэй хүүхдүүд өндөр халуурч байгаа хүүхдүүд бөөлжч бас болох нь шүү. Тэгэнгүүт гид содоодны замын өвчтөд андуурхаад ингээ яваад байдаг байхгүй. За тэгээ бөөлжингүүт нөө өчтөр би унгаацсан гэд гүйччүүд ингээд бариач дариулах гэдэг. 38 39 градус хүрж байгаа үед хизээж бариач очих болохгүй шүү. Энэ бол ерөөсөө яг халдвар төвчний буюу үнэхээр өвөрсөл явж байгаа гэсэн үг байхгүй та. Тэгэхээр тэр нөө халуунтай хүүхдийг хамаагүй бас барьж болдгоо шүү. Гэх мэтлэнгээр ийм андуурагддаг талууд байдаг байхгүй та. Тийм учраас мэдээж хүүхд өвлөхөд мэрэгжлийн эмч рүү явах нь шүү дээ тийм ээ. Ээжүүд манаас гэрийн төсөл хүүхдийнхээ одоо хамыг нь ангаалгаад хоолойг нь хараад улаалттай болсон байвал бас дур мэдээд эмчилдэг тийм ээ. Жишээ нь одоо би бас нэг уламжил болсон нэг аргыг асууя л да зөв юм уу буруу юм уу одоо хүртэл эргэлдэг ээжүүд байгаад идэг. Одоо бидний нэрлснээр өвлөнгөөрөө буюу шээсээрээ
ороодаг ч юм уу зайлуулдаг. Энэ юу н хэр зөв арга юм бэ? За ээж маань ирүүл бол баярлж байна ерөнхийдөө. Ер нь бас уламжлалт ангаханд өлөө эмчилгээ гэж байдаг л да. Энэ ч одоо нэг талаас аршаан гэж үздэг шүү дээ. Ихийн аршаан гэж ирдэг байхгүй юу? Өлөн аршаан гэж их гоё хэлж байгаа шүү. Тэгэхээр аршаан эмчилгээ гэж ер нь байдаг. Энийг одоо бороож болно. Жохон ханиад эхлэх гэж байгаа үед нь дөнгөж эхлэх гэж байхад 1-2 халбаг уулгачч болдог хүүхдээ те. Тэгтээ ээж өөрөө ирүүл байх хэвээр, би сайтай байх хэвээр, энэ нөгөө шээснийхээ дунд хэсгээс нь авах хэвээр тийм ээ. Нөгөө тиймээс юу яахгүй хана шүү дээ. За тэгэхээр энэ бол одооны ээж нар бид төрүүлсэн шүү дээ. Ер нь л бие муутай байгаа шүү ээж нар маань тий. Тийм болохоор энэ маань одоо үед бол жоохон бас хэцүү болоод байгаа. За харин одоо эмчилгээ тийм ээ. Одоо ингээд шинж тэмдэг ярьсан. Одоо эмчилгээ рүү ороход эмчилгээг бол эмийн ба мэслийн гэсэн хоёр эмчилгээ байдаг байхгүй да. За эмийн эмчилгээ гэдэг нь болохоор мэдээж те эм уулгах, антибиотик уулгах. За эдэлцэн бол антибиотик эмчилгээ мэдээж сайн. Өөрөөр хэлбэл шинжилгээ ухааны эмнэлэг маань өрөвсөлт дарах талдаа сайн байхгүй. За харин нөгөө талдаа уламжлалт ангах ухаан маань болохоор энэ дээр бас нэг ангиныг болохоор дотор халуун тай харших гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл дотор халуун буюу цөсгтэй хүн. Ер нь Монгол хүүхдийг цөсгтэй төрдөг шүү. Энийг бас их сайн мэдэх хэрэгтэй. Бид нар нөгөө гений онцлог гэдэг нэг юм яриад байгаа шүү дээ. Бид нар тэртээ тэргүй энэ Монгол оронд өөх тос идэхгүй бол хөлдөж өгдөг оронд амьдарч байгаа. Өөх мах идэхгүй бол энэ итгэхт өөх махад илчирч өгдөг оронд амьдарч байгаа. Тийм учраас тэнд цагаан холтон буюу үхрээ шашнараа дэдэлсэн байдаг ч тийм. А гэтээ Монгол хүн зундаа цагаан холтон юмсан болохоос өвөл зөнгөө мах идэж байгаа. Тэгтээ тэр бидний биед орж байгаа масл, оливын тос, өрөмчөө, хайлмөгчөө тэрийг хэн задлаа гэхээр цус задалдаг байхгүй. Тийм учраас монгол хүн угаасаа тэр мах өөхөд задлахад зориулагдсан буюу цус ихтэй артан байхгүй. Тэгэхээр тийм учраас монгол хүүхдийн цусыг дандаа доош нь тууж явах хэрэгтэй байхгүй. Дотор халуунгүй байх хэрэгтэй. Тэгвэл монгол хүүхдийн цус дээшээ гэж доошоогоо ч ингээд бадраад байдаг те ингээд маш их байдаг. Тэгэхээр дотор халуун буюу энийг монголчууд хэлдэг дотор халуун. Ам нь ураашаал хамраасан цус гараач юм ийм хүүхэд ингээд зүгээр хэвийн үедээ ингээд явж шээ. Тэгээ яг ингээд дотор халуунтай хүүхэд хүйтэн амьсгаа авах юм бол ханиад дотор халуунтай хүүхэд хүйтэн юм бол ангийн байхгүй. Тэгэхээр яах нь дотор халуунгүй байлгах хэрэгтэй. Ер нь бол энэ урьдчилсан нөхцөл нь бол те дотор халуун. Тийм учраас хүүхдийн цусыг туудаг байх хэрэгтэй гэсэн үг байхгүй да. За цус туугж ийн гэдэг ашиг магнезиум болгоод ажиллахгүй шүү. Энэ бас тийм буруу, тийм хамаагүй арга ажиллахгүй. Тэгэхээр Монгол уламжлалт анхаахын тулд ус уулгадаг. Дээрээс нь сүүлний өөхөх үлдэг төрсэн цагаас нэглээд энэ бол дандаа л цусны эмчилгээ шүү дээ. За тэгээд өлөн шүлсийн залгиулдаг тийм ээ. За тэгээд жоохон тэр нөгөө нэг дав содны усмалаар жоохон зайлуулдаг тийм энэ ч удаа ингээд жоохон авдартай өмнө нааш нь гаргаж иж гин гэсэн үг. Иймэрхүү одоо уламжлалт аргууд байгаа тийм ээ. За гэхдээ нэгэнд хідээлсэн тохиолдолд бол эмийн эмчилгээ буюу антибиотик эмчилгээг бол заавал шаардлагатай хийх ёстой. За ингээд хідээлсэн энэ тохиолдол яадаг юм бэлэр яг хүүхдийн эмчнэр дээр бид нар дээр ингээд те доторын бид нар хүүхдийн дотор эмчтэй ингээд тохирох антибиотик аваад дархлаа сайжруулах буюу нөгөө витамин С ч юм уу тэр чих хүйтнүүд нь чих хөөх ч юм уу те ингээд туслах эмчилгээтэй ингээд бид нар бичүүлээд авч болно. За дахин өвдөд байх юм бол ер нь мэрэгжлийн буюу чих хамар хоолой эмч рүү очих хэрэгтэй байхгүй. Хүүхдийн чих хамар хоолой эмч ингээд мэрэгжлийн эмчнэр. За тэнд очиод яг хэсгийн эмчилгээ хийгддэг. Тэгээ шарж болно, энийг цэвэрлэж болно тийм ээ. За тэгээ бүр цаашлаад дахин өвдөд бол сүүлдээ мэслийн эмчилгээ хийгдэх хүртэл шатанд орж болдгоо. Тэгтээ мэдээ жоохон хүүхдэд бол хийгдэхгүй. Ер нь бол ангийн гүйлсэн булчирхай маань 2 нас хүртэл ингэж хөгжөөд ер нь хүүхд төрөнгүүтээ бүх эд эрхтэн хөгжсөн төрдгөө шүү дээ. Аажимдаа ингэж хөгжлөө гүйцэтгэг байхгүй юу. За тэр гүйлсэн булчирхай хувьд бол 2 нас хүртэл хөгжөөд 3-аас нөгөө 7 нас хүртэл хөгжлөхийн дээцэг төрдөг байхгүй. Нилээн улаагаагүй эдээлээгүй мөртлөх том болж гэнэ гэсэн үг байхгүй. Эн чинь яа гэм бэ гэхээр ёстой өвдөхөд бэлэн болж гэнэ гэсэн үг байхгүй. За тэгээ 15-аас 18 наснда ингээ эргээ жоохон бууж эхэлдэг байхгүй. За тэгэхээр яа гэм бэлэр ийм 4 үе шаттай 2 нас хүртэл 3-аас 7 нас, 7-оос 15, 15-аас 18 нас гэдэг ийм хөгжлийн үе шатуудыг туулж идэг гэсэн үг гүйлсэн булчирхай. Тийм учраас хүүхдүүд ангинаар яг 2 насаас 18 наснд илэх өвддөг байсан уул нь бол одоо гэсэн нөгөө нэрэнүүд өвдөх гэдэг шүү дээ. Одоо жоох хүүхдүүд те. Тэгэхээр энэ наснд нь л бид нар ангийн буюу гүйлсэн булчирхайгаа бид нар хамгаалж үлдэж чадах юм бол дараа нь яах нь маш олон өвчнөөс урьдчилан сэргийлэх буюу ангины хор
тийм ээ одоо ангийн зүрхэнд орж гэн цуснд орж гэн бөөрөнд орж гэн үе мөчөнд орж гэн гэдэг нэг үг байгаад байгаа үстэй. Тэгэхээр ээж аав нар минь ээ хүүхдүүдээ өөрсдөө төгс эмчлээд өгөөч ээ. Эмийн эмчилгээ авч байгаа үед нь шүү. Тэгэхгүй бол яах нь ирээдүйд ийм олон өвчнөөс суурьтай. За үе мөчөнд орно гэхээр ангины гаралтай хэрэг өвчин байна шүү дээ. Ревматизм гэж ярьдаг шүү дээ. Зүрхэнд болохоор ревмокардит болоо явждаг. За тэгээ яах нь ангинаас гаралтай одоо нөгөө бөөрийн өрсөлд өвчин болждаг тий. За тэгэхээр энэ өвчнүүдийн үед болохоор цусны судас маань өөрөө цусны судасны хан хүртэл өвддөг байхгүй да. Тийм учраас эмийн эмчилгээг төгс хийлгэж. За ингээд эмийн эмчилгээ антибиотик эмчилгээ хэрэглэлээ гэж бодъё тий. Гингүүд манай ээж аав нар бас юу ядгийг шүү нөгөө дутуу эмчилдэг. Хүүхдээ алуурхай болонгод хайчдаг. Эмчилгээг өөрөө антибиотик эмчилгээг дутуу хайж яах гэсэн үг тий. За тэгэл яах нь нөгөөдөг чинь жоохон байж байгаа эргэж өвдөх гээд байдаг буюу ер нь архаг ангин гэж юу хэлдэм бэ гэхээр удаа дараа сэтрэх нь тийм ээ. Архаг ангин гэдэг нь за ингээд одоо би энэ дээр би зураад харуулчих л да. Би одоо нөгөө ээж аав нар зурж харуулдаг байхгүй. За ингээд дайсны цэргүүд ороод ирлээ. За энд манай цэргүүд нөгөө цагаа асуудаг гэсэн үг шүү дээ тийм ээ. Ингээд энэ хоёрын тулалдаан маш их эрч хүчтэй явагдана тийм үү? Ингээд ирж байна. Энэ үед температур буюу хүүхэд халуурна. Өөрөөр манай цэргүүдийн тоо дайсны цэргүүдийн тоо хоёр яг тэнцэж байгаа үстэй тийм. За тэгсэн чинь эхлээд бид нар нөгөө байга цэргүүдээ явуулчихдаг байхгүй одоо. Тэгсэн чинь нөгөө дайсан чинь буудна дарагдахгүй байна. Тэгээд түр ингээд организм пауз авдаг байхгүй. Өөрөөр хэлбэл өөрийн дараагийн цэргүүд нь ирж чадахгүй гэсэн үг. Нөгөө чөмөгч нь ажиллаа дахиад явуулах хэрэгтэй шүү дээ. Тэр бүхэн энэ хооронд за тэгжээтэл нь ядаж хахад халуурхай болонгууд манай ээж аав антибиотик эмчилгээг тасалчдаг. Өөрөөр бид нар антибиотик гэдэг бол гаднаас нэмэлт хүч авч ийн гэсэн үг шүү дээ. Өөрийн цэргүүдийн тав хүрэлцэхгүй бол гаднаас авлаа гэсэн үг шүү дээ тийм ээ. Ингээд өөрийн цэргүүд бол антибиотиктайгаа дайраад эдгэрийг нэлээд устгаж байсан чинь антибиотик эмчилгээ төгс байхгүй. Манай цэргүүд жоохон төрс амс хийх хооронд энэ ангины энэ одоо өвчин үүсгэгч буюу стрептокок гэдэг бактери манай Монголд маш ихээр үүсгэгддэг ер нь бол. Стрептокок за сүүлийн үед бол MRSA гэж ярьж байгаа тийм өөрөөр алтлаг одоо нөгөө юу гэж ярьдаг байхгүй стафилокок буюу энэ маш олон эмэнд дасцсан тэсвэртэй төвчртэй одоо нөгөө MRSA-аар үүсгэсэн одоо нөгөө хатаг буглаа ихслэ гэдэг байгаа үстэй тийм энэ бол стафилокок за энэ стрептокок гэж үү тийм үү тэгэнгүүт эдгээр ч ухаантай. Ухаантай гэдэг нь юу гэж байгаа гэхээр өөрийнх нь гадуур кальцин бүрхүүл буюу окопонд орчдөг гэсэн үг. Ингээ окопонд орчингууд нь бид нар 1000 антибиотик хийгээд өөрийн цэргүүд ирлэхэд энийг устгаж чадах болчдөг. Энийг арах гişн буюу эдгээр чинь яг нь өөрөө өөрийгөө ингээд нуучих нь шүү дээ тийм ба нуувчанд орлоо гэсэн үг. За тэгэнгүүт хүүхдийн дархлаа муу одоо ингээд дархлаануудаад архитэнд ороод одоо түрүү хэллээ шүү кальц гэдэг. Тэнгүүд кальцин бүрхүүл гэдэг чинь нэг талаасаа кальцин одоо хэрэгцээ дутагдaltaй ба архитект хүмүүс энэний гадна талын кальцийг хүртэл бид нар хайлуулж авна шүү дээ. Ер нь бол цус руугаа татчихдаг буцаагаад. Тэнгүүд нь дархлаа сулраад яатсан байгаа юм чи энэ дотроос нөгөө юунууд чинь ингээд үсрээд гараад ирнэ. Одоо нөгөө илаа дархлаа сулдарсныг андахгүй ш. Тэгээ гинт сэтэрдэг байхгүй. Сэтэрлээ. Өөр хорондоо унтлаа хүүхэд гаргалаа дахиад олшорлоо. Дахиад идэлээд ингэ явна гэсэн үг ш. Ингээ явж хахад дахиад эмчилнэ те. Ингээд нэг юм тасралтгүй юм циклд орчиж байгаа байхгүй. Тэгээ сүүлдээ бидний чөмгнөөс асло гэж ярьдаг. Асло C-реактивны биолог буюу те CRP гэж яриад байгаа те. Тэгээ дээрэс нь ревматоидны фактор буюу энэ RF гэдэг ийм юмнууд гардаг. Энэ юу гэж байгаа юм бэлэр бидний чөмгнөөс өөрөөр хэлбэл яг нөгөө сонгодог цэргүүд гарч байгаа. Нөгөө цагаас биш бүр сонгодог. Яг энэ стрептокок гэдэг бактерийг устгаад өгөөч гэж цэргүүдэд явуулдаг байхгүй. Гэсэн чинь энэ цэргүүд нь нөгөө стрептокок буюу тэр нөгөө бактери устгахын оронд нуувчанд байгаа юм яаж буутгах юм. Эргээгээд яах нь зүрхээ, үе мөчөө, тэ бөөрөө, цус руугаа ч юм уу тэ ингээд ороод дотордог байхгүй. Тэгэхээр энийг юу гэж хэлдэг гэхээр дархлааны гажуурал буюу өөрөө өөрийнхөө цэрэгт буудуулж байна гэсэн үг байхгүй. Ийм учиртай шүү. За. Тийм учраас яах нь ингэж архаг байдал битээ оруулаараа буюу энэ дотор байгаа бактерийг гаргаж ирж устгах нь хамгийн гол одоо эмчилгээ байхгүй эмийн эмчилгээ гэсэн үг шүү. Тийм учраас хүүхэд ангийн талайг бол болж өгвөл ээж нар минь очиод бактериологийн шинжилгээ гэж энэ хоолооноос нь арчтаас өгсөн. Тэгээ тэр арчтсан дээр ямар гэж тарианд энэ үхдэг вэ гэдэг нь гараад ирдэг байхгүй антибиотик мэдрэг чанар гэдэг байхгүй. Тэгээд тэр эмчилгээг нь эмчнэр хийн штэ. За гээд энэ үндсэн эмчилгээ минь антибиотик эмчилгээ дараа нь яах нь нөгөө туслах эмчилгээнүүд буюу витамин, эрдэс давстай ийм юмнуудыг нөхөж өгнө гэсэн үг байхгүй та. За тэгээд үүн дээр нэмэх нь
За бас би өөрөө уламжлалт амгаах эмчийн хувьд царван тав гэдэг их мундаг юм байдаг. Царван гэдэг чинь өөрөө антибиотик байхгүй бас. За орчин үеийн бактериуд ухаантай болсон гэсэн шүү дээ. Янз янз ингээд тариу ороод ирэнгүүт нууцлаараа наадахж айл үшээ би өөдөөс нь бараг адилхан болсон буудуулж чадахгүй байхгүй. Гингүүд царван тав гэдэг бол альж энэ бактери бүр дээр стафилококк, стрептококк хоёр нөлөөлдөг антибиотик байхгүй. Тийм учраас царван тав буюу манай монголчууд нэг царвангаар зайлна гэдэг шүү дээ. Энд чинь өөрөө бас өрсөлийн эсрэг эмчилгээ шүү. За бас. За тэгээд нөгөө дотор халуунаа дарах. Загаа дээрэс нь өөрийнх нь дархлааг сайжруулах те түрүү хэлсэн шүү дээ. Тим эмчилгээнүүдийг давхар явах юм бол одоо тэгээд ээж автаа нэмчилвэ шүү дээ. Тэгвэл төгс эмчилгээ олно доо. За таас энэ өвчний хүндэрсэн үед одоо мистацлын арга бас байдаг гэж ярьсан шүү дээ. Хоолойны махан агуулна гэж яриад байдаг тийм ээ. Үүнийг хэлж гэнэ үү гэж ойлголоо. Мөн одоо энэ дээр бас бага насны хүүхдэд авдаггүй том хүний бас хүн дээр бол энэ одоо юу гэдэг наснаас нь хамаарат энэ мистацлын арга хэрэглэх юм тийм ээ. Мистацлын аргаар одоо төгс идэгдэг гэж ойлгож болох уу? За ийм байгаа шүү. Бас мистацлэр ийм ер нь бага насны хүүхдийн гүсэн бочрохыг бараг авдаггүй мэднэ тийм ээ. Жохон нэлээд том болоо нэг 15, 16, за бүр 20 гараад ч юм авдаг байхгүй. Учир нь гэвэл энэ гүсэн бочрохаа маань гадны юм орж ирвэл өөрөө бид нар дархлааны цэрэг одоо булчирхай гэж хэллээ шүү дээ. Тийм учраас ер нь бол байлах тал. Гэтэ энэ дээр ингээ маргаатай те. Зарим нь авах нь зөв, зарим нь авах нь буруу гэж те. За зарим оронд бол ер нь энийг бол авахаа болцсон юм байлээ. За тэгтээ энэ авахгүйгээр лазер эмчилгээ ээж гэж байгаа те. За өөрөөр түлдэг, тэрийн цэвэрлдэг. За тэгээ дээрэс нь яг нөгөө гүлсэн булчирхайгаа авдаг гэд те. Тэгтээ энэ дээр бас нэг юм байгаа шүү. Хэрвээ цуснд ч орцсон бол одоо юу гэдэг ингээд одоо зүрх рүү, эмч рүү бөөрөлөө халтцсан байх юм бол авахуулаас гадна яг энэ үндсэн бас нөгөө те юунуудаа бас давхар амжилт гэстэй шүү гэсэн үг. Тэс ахуулаад идэгчихгүй байх нь шүү дээ. Тийм багаз. Тэгээ ахуулчаад үе мөчн өвдөд идэг хүмүүс байж л дээ шүү дээ. Тийм багаз тий. Тэгэхээр яах нь өдөр стрептококкын халдвар чи ийш тийшээч бас тарж болдог байх нь шүү дээ. За нэвтрүүлэг маань өндөрлөх төгч байна. За хоёулаа нэвтрүүлгийн төгсгөлөөс ээж аавуудаа зөвлөгөө өгөөд нэвтрүүлгээ өндөрлөё гэж бодож байна. За ингээд бас ээж аавуудаа зөвлөхөдөө ерөнхийдөө хүүхдээ өвдөхгүй тулд ангины одоо эмчилгээг хийлгэхийн тулд гэртээ ингээд те янз янзын аргаар эмчилнэ гэж одоо байхгүй шүү. Заавал эмчт үзүүлж агаарай. Тэгэхгүй гэртээ яаж эмчлэх үү гэдэг асуулт асар ихээр ирдэг байхгүй. Бид нар чи үзээд болж өгвөл тэндээс нь би хэлдэг шүү. Бактерийн одоо шинжилгээг нь хийлгүүлээ тэр антибиотикийг хэрэглүүл төгс эмчилгээ олно гэдэг байгаа ч те. Тийм учраас ингээд ээж аав нар битээ залхуураач хүүхдэд төгс эмчлүүлээч. 2 дугаарт нь бид нар үлсэн те дотор халуун буюу тэр цөс гэдэг юм чинь доош нь энэ өөрөөр хэлбэл тэр дээшээ бадраад байгаа энэ дотор халууныг бас эмчлээч буюу энэ дээр бас ингээд бас эрэхт нь би бүдэн зөвлөгөө өгдөг л да ийм бас зөвлөгөө өгнө тийм ээ. За 3 дугаарт нь бол ерөөхдөө бас Монгол хүүхдийн одоо хөл хөрж болдгоо шүү. За би энэ дээр бас яг интернетээр явж байгаа буруу мэдээллүүдээр бас би залруулж хэлэх гээд байна л да. За ингээ Япон ээж нар асфальтны шалан дээгүүр хөл нөцгөнгүүгээд хүүхд нь ингээ хоолоо өвдөх болдог, тэсвэртэй болдог гэдэг нэг бичсэн байгаа шүү дээ интернетээр. За Монгол орн бол өөр орн. Тэр чин далайн зөөлөн чиглэг уур амьсгалтай орн. Манай Монгол орн бол хуурай, хүйтэн далаагаас дэше өндөрлөгт орн биз дээ. Тийм учраас Монгол хүүхдийн хөлийг одоо хөргөж болдгоо маа. Тэгэхээр Монгол хүүхдийн хөлийг чирэгжүүлэхдээ манай монголчууд яаж чирэгжүүлэх байсан бэ гэхлээр шүүдрийн усан дээгүүр хөл нөцгөн явуулаад голын ширгэн дээгүүр хөл нөцгөн явуулаад хэрвээ хөл нь ороод хүйтэн болоод ирэх юм бол би нэг хөл хүйтэн бол ээж аав нь илгэндээ нааждуулаацуулна. Тийм завт цаг байхгүй байх юм бол яадаг вэ? Үхрийн ингээд нөгөө халуун баасанд ингээд одоо яадаг шүү дээ тий. За тэгэл ямар ч байсан өтөг бууцтай ойрхон байлгадаг байхгүй. Ингэж Монгол хүүхдийн хөлийг чирэгжүүлнэ. За тэгээд дээрэс нь одоо энэ паркет гэдэг нэг одоо айл болгонд ор паркетын шалан дээр битгий хөл нөцгөн явуулаач. Монгол хүүхдийн хөл хөрхөл юм бол хамар битүрх гэдэг. Хамар битүрхтэй дандаа арын нармай битүрхдэг байхгүй. Өөрөөр ил харагдах нус байхгүй мөртлөө ингээд ээж нар ярьдаг шүү дээ. Унтахтаа ингээд хамраараа амсахгүй амаараа. Би түрүүлсэрт хамар бол өөрөө хүйтэн агаарыг бүлээцүүлдэг, чийгшүүлдэг, бактерийг шүүдэг. Хүүхдийн хамар онгорхой байх юм бол ангинаар өвдөх байдал нь хэд дахин буурдаг байхгүй. Тийм учраас хүүхдийг хөлийг хөргөж болохгүй, хамрыг үргэлж онгорхой байлгах хэрэгтэй. Тэгээд жишээ нь бүр нэраа хүүхдтэр болохоор толгойг нь жоохон өндөр хэвтүүлээд хоёр талаар нь ингээд сэлгэж хэвтүүл. Ингээд толгойг нь хоёр хажуугаар. Тэгин бол нэг хамраараа хүртэл амьсгалах нь шүү дээ. За тэгээд хөлийн даарснаас хамар нармай ингэж зузаарч нөгөө яадаг байх нь тийм битүүрдэг байх нь нармай. Хоёрдугаарт нь болохоор хүчил төрөгчийн дутагдлаас болж битүүрдэг шүү. Ингээ хөөчдөг байхгүй. Тийм учраас
хүүхдээ хүчлэрэгчийн дутагдлалд оруулахгүй тулд өдөр болгон гадаа гаргана. Одоо ингээ өвөл болгонгууд төрсөө утаатай. За тэгээ хүйт ингээ хүчлэрэгчийн дутагдлалд орох тусам нармай, толгой бүх юм хөөн. За ээж аав нар та нар гэртээ очиод ингээ хэлээ толинд гаргаад үзэж болно. Хэрвээ ингээд ором гарцсан байх юм бол та нар ч бас өөрөө цус төрөлтөө хүчлэрэгчийн дутагдaltaй гэсэн. Том хүнд бол хэл хөөдөг бол хүүхдэд арын нармай хөөчдөг шүү заа. Тийм учраас хүчлэрэгчийн дутагдaltaгүй байж ээж одоо яг нь амаараа амьсгалахгүй л гэж хэлэх гээд шүү дээ. Тэгэхээр амаараа амьсгалж байгаа хүүхд л ангиндах гэдэг байхгүй. Тийм учраас хүүхдийнхээ хөлийг зөв чирэгжүүлээрэй л гэж хэлэх гээд. За өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. За дараагийнхын дугаараар бид эцэг эхчүүдтэй хэрэгтэй зөвлөгөөнүүдийг одоо цувралаар хүргэх болно.